нийслэл хотын удаа замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины тээвэрлэлт, замын ашиглалттай холбогдолтой мөн автоэрийн хэрэгслийн стандарт үзүүл шаардлагыг хангаж байгаа хэсэг дээр өдрөмж гаргасан дагуу автозамын хөгжлийн газар, нийтийн тээврийн бодлогын газар, гэрээ цагдаагийн засагтайгаа хамтраад өдрөмжтэй шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Өдрөмжтэй шалгалт маань 2026 оны 3 сарын 30-наас 2026 оны 4 сарын 20-ны өдрүүдэд ингээд бүрчилсэн байдлаар энэ шалгалтууд маань хийгдэж явж байна. Зөөрийн түүний төхөөрөмжн дээр даацын машин механизмын улсын дугаар тэнглэхийн тоо хэдэн тооны ачаа даацтай гэдгийг өөрөө гаргаад ирнэ. Тэгээд старт дээр ингээд хэмжиж эхлээд тэнглэх бүрийн тоог оруулаад нийлбэр тоог оруулаад тэгээд ачаа даац нь хэтэрсэн байна уу үгүй байна уу гэдгийг энэ дээр автоматар гараад ирж байгаа. Одоо ингээд нийслэл хотын удаа зам хөдөлгөөнд оролцож байгаа ачааны тээврийн хэрэгслүүдийн маань жин тон хэтрэлт, за үүнтэй холбогдолтой нэг хөлс гисэлтэй холбогдолтой автозамын байгууламж маань одоо нэг хэвдрэл гэмтэл гаргахаас урьдчилан сэргийлжийн ажлуудыг зохион байгуулалт ажиллаа явуулж байна. Тэн дээр ингээд улаанаар хэдэн тонны хэвдэрлэгээ гараад байна. Одоо энэ дээр жишээ нь ингээд X-ийг одоо ингээд 25 тонн оруулсан байгаа. Одоо ингээд тэнглэх бүр дээр нь ингээд явангууд нэг гэдэг дээр ихний тэнглэг орж ирээд одоо 3 тэнглэхтэй юм чинь 1 2 3 дээр тонн даац гарч ирээд тэгээ нийлбэр даац нь гарч ирнэ гэсэн. Нийт гарч байгаа зөрчлүүд манай жин тон хэтрэлтэй юм тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож замын байгууламжийг эвдэж байгаа ийм нөхцөлүүдийг үүсэж байгаа. Энэтэй холбогдолтойгоор бид нар эхний ээлжийн зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ тооцоод мөн одоо ингээд жин тон хэтрүүлээд байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа эргээд цагдаагийн байгууллагын зүгээс мэдгэд хөргүүлэх, нийтийн тээврийн бодлогын газрын байцаагч нарын зүгээс албан шаардлага хөргүүлэх, зөрчлийг арилгуулах ийм ажлууд хийгдэж явж байна.